Тэтгэвртэй гарсан нэгэн пастор Африкийн дүүрэгтээ машин мотоциклгүй аялж гин. Нэгэн аялалдаа тэрээр бяцхан хүүгээ авч явахаар шийдэж цаасан харьцагт хийгээд ундаг дугуйтайгаа холбов. Тэднийг явж байтал замын хоёр талаар гинэт арслангийн сүрэг гарч ирэв. Юу хийхээ мэдэхгүй байсан пастор ундаг дугуунаасаа буугаад ямар нэг шийдэл олохыг хичээв. Хүүн харин айж хайрцаг дотроо чимээгүй болов. Пастор цаасан хайрцагийнхаа нэг хэсгийг урьж өөрийнхөө болон хүүгийнхээ нэрийг бичиж зам руу шидээд хамгийн муу зүйл тохиоллоо гэхэд хэн нэгэн биднийг танихад энэ цаас туслана гэж найдаж байна гэв. Дараа нь түүнд урагшлан явсаар байх ирч хүч төржээ. Болгоомжтойгоор аяллаа үргэлжлүүлв. Арслангуу түүнийг анхааралтай ажиглаж байсан ч тэрээр эсэн мэнд давж зорьсон газараа гэмтэлгүй хүрчээ. Эзний тэнгэр элч эмээгчдийнх нь эргэн тойронд байж тэднийг чөлөөлнө. Олон пастор номлогчид зөвхөн анслагдсан бүс нутаг төдийгүй томоохон хотуудад ч хүнд нөхцөл ажилдаг. Бидний залбирал 11 болон амлалтын үргэл буюу хувь дээр суурилсан хандаг үргэлүүд нь тэдний үйл ажиллагааг биелүүлэхээр дуудагдсан даалгаврыг дэмждэг юм. Бид зөвхөн хувьдаа сайн мэдээ түгээн тэдэнд туслаа зогсохгүй. Тэдний төлөө залбирч Бурханд 11 болон амлалтын үргэлөө үнэнчээр эргүүлэн өгснөөр бид тэдний үйл хэрэгт нэгдэж байдаг. Бид бүхэн өөрсдийн хүслийн адагт тавьж Бурхныг нэгдүгээр тавих болтугай.